мэрэгчлээ авчихв. За. За. Тэгэхээр өнөөдөр амарч байгаа. Угаасаа амархаараа влог авчдаг. Ер нь анзаардаг хүмүүс таа. Тэгээд 3 хоног ажилласны дараа өнөөдөр амарч байна. Тэгээд одоо ихе 3 хоног ажиллаад 1 хоног амарна. Тэр үе дахиад нэг шинэ влог орох байна. За, тэгэхээр юу яасан өглөө унтчихагаад босоод тэгээд салхин гараад ойрхон. Тэгээд ирсэн чи бүр амар нойрч салхиндаа цохиулаад гисэн юм. Тэгээд жоохон унтчихагаад тэгээд босч ирлээ. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор сэдвийн чашаа зүгээр өчтөр ээжтэй ярьсан чинь нөгөө нэг одоо Японд ирсэн чинь бүр ингээ өдөр хоног цаг хугацаа хамаг юмны баримжаа байхгүй болсон. Одоо ч нэрээ ингээ оюутнууд амарцсан байгаа юм билээ шүү дээ. Тэгээд ингээд ээж төгцсөн байгаа юм билээ шүү дээ. Одоо баг эхэлж гин үү яаж юм те. Тийм болцсон юм билээ. Тэгж байгаа мөлий. Тэгээд тэрийг өчтөр ээжтэй ярьсан чинь нэрээ тийм л үгэд мэдсэн. Тэгээд энтэй холбогдуулаад зүгээр би яаж мэрэгчлээ сонгож ийсэн. Тэгээд 12 дугаар анги төгсөж байгаа дүүнартаа юу захих уу? Дээрээс нь одоо ихч мэгчний үзчихвэл тэгээд дүүнартаа бас надаас ахын ахаад гихин гээгээд тэ ингээд үзэрээ гэдэг энэ удаагийн влогоор тиймэрхүү зүйлүүдийн талаар ярих гэж утсан. Ингэсэн би 1-р ангидаа Эрдэнэ хотод сурдаг байсан байхгүй юу? Тэгээ 1-р ангидаа цэцэрлэгтээ бас Эрдэнэтэд суусан. Тэгээд 1-р ангиа төгсөөд 2-р ангиас 5-р анги хүртлээр би хөдөө суманд сурсан. Тэгээд сумаасаа 7-р ангид орох жилийн шилжиж ирээд тэгээд 9-р анги хүртлээр нэг сургуульд, тэгээд 9-өөс 11 хүртлээр ахаад нэг сургуульд, тэгээд 12-оос төгсөх сар хүртлээр ахаад нэг анги ахаад тэгээд сүүлийн 2 сард дахиад нэг анги гээд би бүр ингээд амар олон дамжиж төгссөн. За амар сонио. Яагаад тэгээд дамжаад иддэг гэсэн. Тэгээ амар сонио. 12 төгсөд маань надад ямар ч дурсамж байгаагүй. Би ингээд танихгүй ангийнхантай төгссөн. Тэгсэн чинь нэг тийм дотны ангийнхантай угаасаа нэг 2 сар сураад төгсөж байгаа анги хамаа байхгүй юу? Тийм ангийнхантай төгсөжсэн. Тэгээд надад тийм ойлгох сэтэл байгаагүй. Угаасаа юу ч бодож ойлгох юм тий. За тийм байсан. Тэгээд би тийж яг 12 төгсөжсэн. За тэгээд миний хувьд мэрэгчлээ бол яг 9-р ангидаа сонгож ийсэн. Гэтэ 9-р ангидаа сонгохдоо жоохон гонхтой үйл явдлын дараа би мэрэгчлээ сонгосон. Тэгээд одоо бол мэрэгчлээ яг хайртай. Би мэрэгчлээ хайртай, тэгээд дуртай. Гэтэ мэрэгчлэрээ ажиллаагүй байна. Яг би төгсөөгүй байна. Арай төгсөх болоогүй байна. Тэгээд амартайч мэрэгчлээ хайртайгийн хувьд хайртай, дуртайгийн хувьд дуртай. Гэхдээ зүгээр өөр мэрэгчлэр сурах байсан юм шүү гэсэн нэг тийм амар харамсал ч юм уу нэг тийм зүйл байхаа үед байдаг. За тэгэхээр мэрэгчлээ яаж сонгосон бэ гэхээр 9-р ангидаа би нэг юу яагаад гэтээ энэ амар муухай хүнд нэг тийм тохиолдсон муухай зүйл чинь ингээд сэтгэлд нь ингээд амар том шарах үлдээгээд тэгээд хэрвээ тэр гомдоосон хүн хизээч дуучлах байгаагүй те хизээч тэр зүйлдээ гимшиж байгаагаа илэрхийлээгүй бол хэдийн мартах гээд ингээ хичээгээд ч байгаа ч гэсэн тэгээд тэр сэтгэлийн үнд нэг юм байгаа л байдсан юм билээ. Тэгэл тэр хүнийг харах толгонд яг тэр болсон үйл явдал процесс ингээ боддоод байдаг зэ. Тэгээ миний хувьд ингээд 9-р ангидаа нөгөө сакс тоглодог байсан. Би 5-р ангиас хойш төгслөө оюутны 2-р курс хүртэл сакс тоглосон. Тэгээд 5-р ангидаа биш 9-р ангидаа улсын аврагт анх удаа явах гад тэр чинь миний хувьд 9-р ангийн хүүхэд миний хувьд хамгийн том тэмцээн байсан байхгүй юу? Бүстэй шалгараад бүсээсээ манах тэд нарт чи 2-р үеэнд орж ирлээ. Тэгээд төвийн бүс гэж яваад тэгээд ямар тач тэгээд улсын аварт бэлтэх гээд бэлтжижсэн тийм үйл явцгаахгүй. Үе 100-ны амралтаар амар халуун үед бид нар ингээд өглөө гүйдэг амар кроссонд хол замд гүйдэг тэгэл оройв зааландаа бэлтгэлээд ингээд өдрийн 2 бэлтгэлтэй халуунд айгүй хэцүү байдаг гэсэн ямар тач. Тэгэл олон цагийн тийм бэлтгэлийг ямар тач хийдэг гэсэн. Тэгээд манайх тухайн үед айгүй хол байсан байхгүй юу? Одоо нэг бид нар чинь Эрдэнэтийн хүүхдүүд байвал мэдээ одоо маргадын зааланд бэлтгэл хийдэг гэсэн. Тэгээд манайх яг ингээд Эрдэнэтийн төвөөсөө жоохон хол гэх юм уу? Жоохон хороолт талдаа байдаг гэсэн. Тэгсэн чинь нэг гэрээ тийм халуун ингээд гэрээсээ нааш цаашаа явах гэхээр надад амар түүхтэй санагдаад өглөө ч явна. Тэгээ орой ч энэ би ойрхон нэг хамаатны да байсан байхгүй юу? Бэлтгэлээ ихэд амар юм уу гэж бодоод тэгсэн чинь нэг өдөр манай хамаатны бас өөр хамаатнууд маань ирээл бид нар ингээд бужигналдаал байжсэн. Тэгээл би за бэлтгэлтэй явлаа гэж явцсан байхгүй юу? Тэгээл орой ирсэн чинь манай их чинь бүгж нь халах болчтیں۔ Тэгээ тэр ихчийн хувьд бол амар үнцэнтэй бүгжил байсан л да. Гэтэ би тэрийг аваагүй байхгүй юу? Тэрийг л амар сайн хэлмээр байна. Тэгээд ингээд лам амд үзүүлсэн чинь намайг авцсан гээд
Амар сонин тэр ламыг би бүр одоо энэ тэр ингэж худлаа ярддаг лам нар одоо болмоор байгаа байхгүй юу? Намайг авцсан ингээд тэгсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд мэдгээ гар марын татуулсан л гэсэн. Одоо бол миний гар зүгээр. Ерөөл би ерөөсөө тийм татад матах өвч надад байхгүй. Тэгэхээр би ааг нүнэн байгаас тий. Тэгээд тухайн үед намайг тэгэж жоохон гүтгээд тэгээд тэр нь надад нэг амар хүнд туссан шалтгаан нь тэр их чи би амар хайрладаг хүндэлдэг. Багаасаа намайг ингээд өсгцэн. Намайг ингээд цэцэрлэгцсэн өдөг ингээд нэгдүгээр ангид хичээлийн маань зааж өгдөг амар хайртай ихч маань байсан. Би өөрөө нэг дээрээ ганцхан ахтай тэгээ өссөн болохоор амар хайртай ихч маань байсан. Тэгээ тэр ихчээс тийм үйлдэл гарсан болохоор би амар гонхтой хүлээж авсан. Тэгэл асгарт л уйлж исэн. Амар их уйлснаа санаа. Тэгээ сүүлдээ бүр ингээд хүмүүс тэгээд харж ингээд хүн өөртөө итгэхэ болчт юм билж. Би бүр ингээд өөртөө итгэхгүй өмсөж явсан кармагаа ухаж ийсэн очиод ингээд цүнхээ ингээд нэгжиж үзчихсэн ингээд одоо тэгтэл маань ингээд намайг ингээд бүр ингээд чи авцсан ингээд итгүүлсэн юм шиг нэг тийм харамсалтай үйл явдал болсон байхгүй юу. Тэр санаа өдөр бүгж олтаагүй мэдгүй олцсон ч юм би мэдгүй л дээ. Тэгэл өнгөрцөн. Тэгэл хин ч уучлах байгаагүй юу ч болоогүй зүгээр л тэр миний хувьд үнцэнтэй бүгж байсан гэдэг нэг тийм үгээр ингээд дуусч байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нийцэн би аваад гэхдээ логикийн хувьд ботход заяо сагс тоглолтог эмэгтэй хөхөд би тэр үед бүүж зүүчч мэддэггүй байлаа. Эмэгч байхгүйсэн баг надад. Өдөр шөнөгүй бэлтгэлж байгаа багш бид нар яг бүүж зүүлгэж харагдаач. Тийм хүүхдийг яагаад үнээр ойлгохгүй тэр үеийг. Одоо ч гэсэн тэгээд одоо ингээ би зүгээр яаж байгаа ч гэсэн ингээ нэг хэсэг бол энийг ярихад ингээ би ингээ уйлаа ярьдаг байсан байхгүй амар хэцүү надад ингээ амар хэцүү санагддаг байсан болохоор тэгээд нөө юм тэгээ би бүр сэтгэл зүйчтэй уулздаг байсан 10 жилдээ. Би бас өөртөө амар хайртай ингээд сургуулийнхаа сэтгэл зүйч мүйдтэй очиж уулзчихдаг. Тэгээ ингээд тэр сэтгэл зүйч маань надад ингэж хэлчихсэн байхгүй юм ингээд хэцүү зүйлийг чи ингээд олон удаа яриад хүнд ярмааргүй зүйл ганцаараа ингээ олон удаа яриад бай. Тэгэх юм бол ингээд заримдаа юм хүнд зүйл ингээд цэнэггүй ч гэж байдیں۔ Тийм учраас чи дараа ярихдаа 1 2 ярихдаа чи уйлж болно, 3 дахаас чи уйлахаа болно, 4 дахаас тэр зүйл чамд нэг тийм хэцүү санагдахаа болно гэж хэлжсэн. Тэг яг л тийм юм болсон. Би ингээд өөртөө ярьсаар хагаад одоо тэр энэ зүйл маань их тийм хэцүү биш ч гэсэн сэтгэлийн үнд байдаг. За тэгээд ийм үйл явдлыг болсны дараа би юу гэж бодсон бэ гэхээр би хизээч одоо цаашдаа хинч намаа ингээд гүтгэж чадхааргүй тийм мэрэгчлээ болно. Би хинч ингээд хамаагүй ингээд гүтгэждэг байхыг ингээд зогсоодог тийм хүн болно. Би цагдаа болно. Би эсвэл юм мөрдөгч болно гэж яг тэр үед бодсон байхгүй. Хуйлж гэж юусоо бодаагүй юм зүгээр би цагдаа болно. Би ингээд намайг хинч ингээд дээрлэх чадахгүйгээр тийм болно гэж би айгу шийдсэн. Тэгээд тухайн үед бол яг ингээд өөрийнхөө амьдралыг эргээ бодохоор өөрийнхөө амьдралыг ингээд эргээд бодохоор ингээд яалтчгүй би ингээд султ ороод байсан л да. Хинч ингээд намайг магадгүй дээрлэгчиж болохоор байсан байх. Өөртөө анхаардаггүй байсан байх. Өөр ямар ч байсан хинч ер намайг ингээд хоёр хүүхэд байхад ингээд бүгжийг хэн авч болох уу гэд ботход намайг заах боломжтой л би байсан юм байна гэж би одоо боддог байхгүй өөрийгөө. Тэгээ одоо бол хинч надад халдаж чадахгүй. Тэгээ би бол тэрийг бүр ингээд хангалттай хэлж чадна. Яагаад гэвэл би өөрөө эрх зүйн мэргэжлэр сурж байгаа 4 дугаар курс оюутан. Тэгээд ингэж яг мэргэжлээ сонгож байсан. Тэгээд хамгийн харамсалтай нь би яг 12 төгсөхдөө би ч бүр ингээд тэгж яг анхны шийдвэр маань гарч исэн. Тэгээ энэний дараа ингээд би чинь химийн үнзгээ ингээд би өөрөө ингээд эмч бас амар сонирхдаг ингээд эмч нар амар гой санагддаг байсан. Тэгээд химийн үнзгээ ингээд 9 дугаар ангиас 10 дугаар ангиас 11 хүртлээ байсан. Тэгээд угаасаа л би ингээд тэр хугацаанд би зүгээр ингэж боддог байсан. Угаасаа л би ингээд өөртөө амлцсан би ингээд тэр хүртлээ бол яг хуульч гэдэг мэрэгчлээ болъё гэж бодож эхэлсэн. Яг цагдаа бол биш зүгээр хуульч болъё гэж эхэлсэн. Тэгээд би ерөөсөө хуульч болъё. Тэгээд би угаасаа л би өөртөө амлцсан. Тэгээд би тийм юм болно гэдээ амлцсан чи би одоо хуульч болчихъя гэд эрх зүйгээр сурыг гэд тэгээд хим биологи болоод яг тийм хим биологийн гүнзгий анги сурдаг хэрнээ би нийгмийн гүнзгий ангийн тийм гүнзгийнхаа хичээл орох тэр цаг дээр нь очиж сурдаг байсан. Орж 2 цаг 3 цаг ингэ нийгмийн ухааны хичээл үздэг байсан. Тэгээд 12 төгсөхдөө яг 12 төгсөхдөө яг нийгмээ голчлон бэлдсэн. Угаасаа л би нийгмээр яаш өгнө. Би хуульч болох гэж байгаа гэж бодож нийгмээр голчилж бэлтжижсэн. Тэгээд өөртөө бэлтжижсэн. Сургууль-мургуулийн хувьд бол заал яах вэ ингээл нэг угаасаа л хуульчлаар сурах гэж өгдөг чинь бүгдээрээ л мөс эрх зүйн анги гэж ярьдаг штэ. Яг л энэний дагаа би мөс эрх зүйн анги сурнаа л гэж ярьдаг л байсан. Гэтэ надад бол хаан сурах нь бол яг тийм чухал байгаагүй
би хаана хувийн сургуульд байна уу, улсын сургуульд байна уу, хаана сурах надад ерөөсөө чухал байгаагүй. Хамгийн гол нь би хэн болох вэ, би ямар мэрэгчлээ болох вэ гэдгийг яг ээж дуусаад бүх шалгалтуудаа өгч дууссаны дараах тэр хэдэн оног тэгээд ээж өхөөс өмнөх тэр хэдэн оногудад би амар хэрэгэлцэн. Яагаад гэвэл би ингээд өөртөө үнэн чи өөртөө амлцсан би ингээд хуйлч болно те өөртөө амлцсан би ингээд хинт ч дээрлэхүүлэхгүй те ингээд хэнийг ч ингээд дорд үзүүлэхгүйгээр тийм мэрэгчлээ болно би хуйлч болно гэд өөртөө амлцсан байгаад байдаг. А гисэн хэрнээ миний сонирхол миний хүсэл мөрөөдөл болохоор арай өөр байгаад байсан байхгүй юу. Би ингээд арай л нэг өөр мэрэгчлээ хүн болно гэдгийг ингээд нэг цаанаасаа бүр ингээд мэдрээдсэн байхгүй тэр үед бүр ингээд тэг ингээд бүр ингээд амар шаналаад эргэлзээд ээж автагаа ярахад манай ээж аваач хоёр ч ер нь ингээд намаа ингээд өөрөө шийдэгдэх төрлийн хүмүүс байсан байхгүй юу. А бол чи над мэрэгчлэрээ сурна, чи мэрэгчлэрээ ажиллана, бит хоёр ажиллахгүй тэр чи өөрөө шийдгээд хийдэг ус байхгүй. Тэгээд ингээд надад ерөөсөө ярилцсан хүн олдохгүй нэг л тийм амар хэцүү үе байсан. Би бүр амар шаналдаг, амар хөвөлдөг нэг тийм байсан. Тэгэл би за ингэж уйлж яхаар ингэж тэнэгтэж яхаар зүгээр хүмүүстэй уулзаад явъя гэж шийдээ. Тэгээд би ингээд ээж аваар болохоор эмзүүч болчих юм өдр гэдэг гэсэн. Тэр би эмзүүчтэй ингээд зүгээр л эмийн санд ороод эмзүүчтэй ингээд уулзахгүй. Би ингээд эмзүүч гэдэг мэрэгчлэр сурах гэж амаа таны мэрэгжлийн давуу тал юу вэ? Та юу н яагаад мэрэгчлээ сонгосон бэ эдэр гэдэг ингээд 2 3 эмзүүчтэй ингээд уулзцаахгүй. Тэгээд тэгсэн дараа би эмзүүч болохгүй мэн шийдсэн байхгүй. За тэгээд тэрний дараа би нөгөө гайл биш нийгмийн даатгалын байцаагч нар байдаг шүү дээ. Нийгмийн даатгалын байцаагч нар тэр бас очиж уулзч ирсэн. Тэгээд нэг 2 байцаагчтай уулзч ирсэн. Эрэгтэй эмэгтэйгээр сонгож аваад. Тэгсэн чинь тэгээд би болохгүй мэн гэж бодсон байхгүй. Тэгээд өөр ямар хүмүүстэй уулзч илээ. Сэтгэл зүйч нартай уулзч ийсэн. Бас сэтгэл зүй надад их сонирхолтой санагдсан байсан учраас. За ингээд эмч нартай бас уулзсан. Тийм шүдний эмчтэй бас бүр очиж уулзаад тэр эмч надад амар удаан юм ярьсан. Тэр эмчийг би амар хүндэлдэг штэ. Айгүй гоё зүйлийг надад айгүй үнэтэй юм. Би намайг танихгүй шүү дээ. Огт танихгүй. Зүгээр л энэ уулз хүмүүс бүгд намайг танихгүй. Би зүгээр л ажлын байран дээр нь явж очиод уучлаарай би 12 төгсөж байгаа мó. Тэгээ би ингээ мэрэгчлээ сонгох гэж байна. Би тэгээд ийм мэрэгчлээ болд юм уу гэж утсан юм аа. Тэгээ та ингээд яриад өгөөч гэд ингэж очиж ийсэн. Тэгээд тухай одоо тэгээ баярлалтай шүү дээ. Бас энэндээ амар хүүхэн тийм зоригтой байсан байгаа байхгүй юу. Тэгээ ингээд нилээ хэдэн мэрэгчлээ уулзсан. Тэгээ цагдаа нартай ч гэсэн уулзч ийсэн. Цагдаа нартай бол уулзч ийсэн. Тэгээл би бодож байгаа л гэтээ би нэг өөрөө юу сонирхоод байсан бэ гэхээр би банк санхүү эсвэл маркетинг аяг юу сонирхоод байсан байхгүй юу. Миний сонирхож байгаа зүйл. Гэтээ сонирхоод байгаа хэрнээ би тэр чиглэлийн хүмүүст очиж уулзахгүй байгаадсан байхгүй. Ягаад гэх юм бол би очиж уулзчих юм бол яг ингээд нөгөө боцноороо ингээд боцноос ингээд буцчих гад өөртөө тавьсан юм зорилгоосоо буцчих гадсэн байхгүй юу. Тийм амар хатуу хэрсүү болоод өссөн. Одоо ингээд өөрийгөө заримдаа тэр үедээ ингээд эргээд очихоор би ингээд амар хатуу ингээд амар тийм бүр дөнгөж нэг 17 8-тай хүүхдүүд ч тийм амар үзэл бодол юм өөрийнхөө тавьсан тийм зүйлд амар тийм бат чанга зогссон нэг тийм амар хатуу байж тэл гэж одоо боддtiin. Тэгээд тэр хүмүүстэйгээ очиж уулзах байгаа байхгүй. Зүгээр ингээд сонирхсантай нь уулзаад байгаа мөртлөө үнэхээр ингээд хүсэж байгаа хүмүүстэй уулзахгүй. Ягаад гэх юм бол гинт очихвол юм бол би ингээд тэр мэрэгчлэр сурчих واخ гэж бодоод байсан байхгүй. Би ингээд эдийн засгаар сурчих واخ. Эсвэл би ингээд маркетингаар сурчих واخ. Тэгэх юм бол миний нөгөө зорилго яах юм бэ? Би ингээд хинт ч тэрлэхүүлэхгүй байна штэ. Тэгээ би ингээд хүчтэй баймаар байна. Би ингээд эрх зүйн мэдлэгтэй болно. Тэгээ энийг яах юм бэ гэд ингэж бодоод байсан учраас би тэр хүмүүстэйгээ очиж уулзаагүй. Тэгээд ингээд шаналж явж явсны эцэд би зүгээр л өөртөө үнэнж бай. Чи угаасаа л анханасаа зүгээр ангиасаа л сонгосон. Одоо тэр зүйл чинь мартагдсан юм уу те? Тийм учраас их зүгээрээ сур гэд. Тэгээд сонгосон да. Тэгэл их засаг халуус их сургуулийн хууль зүйн сургуульд оюутан болж орж ирсэн. Тэгээ одоо бол мэрэгчлээ хайртай. Угаасаа өөрөө хүсэж орсон болохоор хүсдэг ч гэсэн одоо миний сонирхол бол биш байсан. Тэгээд хэрвээ одоо ингээд үйл явдлыг ухраагаад би буцаад 22-тай биш 18-тай тэр үедээ очих юм бол би зүгээр л хүснээ хий. Юунд тэгэж өөрийгөө барьж байгаа хиний төлөө те хинд одоо тэгэж угаасаа нас одоо угаасаа гээл том болоод ирэхин цагт ингээд би ухаан санаа чинь төлөвшөөд ингээд ирэхин цагт хин ч чамаа ингэж муугаар дайрч доромжлохгүй те хин ч чамаа ингэж гүтгэхгүй штэ те тийм учраас зүгээр одоо ингээд хүснээрээ сур гэж би яг хэлэх байсан. Яг өөртөө тийш дандаа боддог. Тэгэхээр 12 төгсөж байгаа дүүнэрт аюу гэж хэлэх гээд байгаа вэ гэхэлэр хэрвээ зүгээр надад
ийм одоо нэг харамсалтай үйл явдал тохиолдог. Тэгээ энэс гадна бас нэг үйл явдал тохиолдсон. Тэгээ тийм учраас бүр энэ тэр зүйлүүд намайг бүр амар хуцалж өгөөд хизээч би эднэрт дээрлэхүүлэхгүй шүү гэж бодож яг энэ мэрэгчлийг сонгож ирсэн байхгүй амар тийм амар хатуу. Угаасаа нэг айлын ганц охин дээр нэг ахтай тэгээд яалтчгүй л ингээд надад их дарамтууд аюу их байдаг байсан яг тухай үед. Тэгээл тэр бүхнийг л ингээд би давж би ийм одоо тухайн үед надад ингээд цагдаа тэгээд энэ эргцүүч тэгээд энэ хуульч нар надад тийм хүчтэй санагддаг байсан байхгүй юм. Нэг шүүхийн байгууллагатай шүүгч нар прокурорууд надад аюу хүчтэй санагддаг байсан. Залхаан цэрлүүдээ тухайн үед яг тэгж боддог гэсэн муу хүмүүсийг залхаан цэрлүүддэг тий. Тэгээ хүний эрхийг хамгаалдаг ийм хүмүүс л гэж тэгээд яг бодож яг мэрэгчлээ хахдаг сонгочихсон. Тэгээд харамсалтай зүйл нь яг надад иймэрхүү үйл явдлууд болоогүй байсан бол би ингээд илүү одоо аз жаргалтайгаар илүү одоо ингээд сонирхол хобби маань ингээд нэгдээд миний мэрэгжил илүү ингээд надад ингээд зогсон тийм мэрэгжил байх байсан баха гэж боддtiin. Тэгээд гараа хоёр төгсч чад үнэртэй юуг захиад байгаа вэ гэхэлэр зүгээр ингээд өөрийгөө амар сонсорой. Ээж аавын шахалтаар ч юм уу эсвэл яг над чи тохиолдсон юм өөр тохиолдсон үйл явдлаасаа болоод ингээ өөртөө өгцөн юм амар хатуу шаардлагандаа битээ тэгж ингэж баригдаж мэрэгчлээ сонгорой. Зүгээр л өөрийгөө сонс. Угаасаа яг ингээл 12 төгсөд баг мэдэрдیں۔ Дөө би бол амар мэдэрж ийсэн л амар санаа. Би ерөөсөө л ингээ тейлрүүдийг харахаар ингээл яг ингээл миний дүр буугааддаг гэсэн байхгүй. Би ингээд улаанаар уруулаа бодох дуртай. Амар гоё дүрм товтмсох дуртай. Тэг ингээд ярих дуртай ингээд юм ингээд хүмүүс тайлбарлаж ингээд эн чинь энэ тэр чинь тийм гэдэг нэг юм гоё ярих амар хоббитэй тийм хүүхэд. Тэгэд би ингээд өөрийгөө амар мэдэрч ийсэн ирнэ л буруу мэрэгчлээ сонгож ийсэн байхгүй. Одоо амар хүчлэж мэрэгчлээ сонгож ийсэн. Тэгэхээр 12 төгсч чад үнэртэй бүр амар сайн загчээ шүү. Тэгээд яг ингээд өөрийгөө амар мэдрээрээ угаасаа л мэдрэгдэн. Ингээд би яг ийм хүн болох юм байна да гэдэг угаасаа мэдрэгдэн. Тэгээд өөрийгөө угаасаа таниад мэдээд баг багаар өөрийгөө таньсан хүнд бол ингээд яг хэн болох вэ гэдэг чинь амар ойлгомжтой мэдрэгддэг гэж би боддоо шүү дээ. Би өөрөө яг мэдрээд исэн болохоор яг тэгж бодоод байна л да. Тэгэхээр мэрэгчлээ ингээд өөрөө тэгж сонгоорой. Тэгээд яг хөө ээж аавын зөвшөөрлийг авч ээж аавынхаа саналыг бол авч болно шүү дээ. Тэгээд бас миний энэ аргыг бас хэрэгжүүлж үзээр яг тэр ямар мэрэгчлээ болмоор байна. Тэр мэрэгчлийнхаа хүнтэй очиод уулзаж үзээрэй. Гэтэ ганц хүнтэй уулзаа шийдэж болохгүй. Яг бол тэр таарсан хүн мэрэгчлээ хайртай ч хүн байж болно, хайргүй ч хүн байж болно шүү дээ. Тэгэхээр нэлээд олон хүнтэй уулзах хэрэгтэй. Тэгж яагаад сонгорой. Тэгээд ер нь бол эцэг эхчүүд олон 90 тойрны хамаатан садангууд яг ямар мэрэгчлээ зөвлөддөг вэ гэхээр өөрөө болж чадаагүй мэрэгчлэл зөвлөддөг юм да. Би ер нь тэгж анзаардаг байсан шүү дээ. Ингээд өөрөө ингээд би ингээд сэтгүүлч болох байсан. Тэр сэтгүүлч гоё штэ. Чи сэтгүүлч болчооч гэдэг байдлаар ер нь ханддаг шүү за. Тэгэхээр ер нь өөрөө л өөрийгөө ирж хайж өөрийгөө дотроос нь мэдэрч ингэж байгаарэ гэж хэлээ. Тэгээд ер нь бол 12 төгсөж байгаа хүүхдүүдийнхээ сэтгэл санааг ээж аав нар бас аюу тийм тогтвортой байлгаарэ гэж хүсэж байна. Тэгээд янз янз юм тохиолдохгүй те нэг сүүлийн ганц жилд нь ингээд амьдралын бас нэг чухал алхам аяж байгаа тэр жилд нэг юм айтайхан байлгаж байгаад төгсөгчөөрэй. Тэгэхгүй ингээд Америк дарамтыг өгөөд ч юм уу чи заавал юмч болох хэвээр ч юм уу те ингээд бити байгаарэ гэж бас зөвлөе. Тэгээд гоё нас би яг гоё үе байжтэй одоо ингэ бод би яг 18-та 12 төгсөжсэн. Тэгэл бүх юмаа өөрөө л сонгочихсон одоо бодоход би орох сургуулаач өөрөө сонгосон, сурах мэрэгчлээч өөрөө сонгосон. Тэгээ бүх зүйлийг би өөрөө сонгочихсон. Манай аавч хоёр бол надад яг л ярьсанчлан чиний амьдрал, тэгээ чиний ажил, чиний мэрэгжил чи өөрөө сонгол гэсэн. Тэгээл би өөрөө бүгдийг сонгосон. Тэгээ өөрөө магадгүй ингээд өөрөө бүгдийг сонгосон болохоор хэдий би нөгөө нэг яг ингээ чин сэтгэлээсээ хүсээгүй мэрэгчлээ сонгосон ч гэсэн би дуртай. Яг тэр миний сонгосон сонголт байхгүй. Би сонгосоогүй хинч намайг хүчээр ингээд хуйлч бол гэдэг ингээ ингэчээг байхгүй. Ирэх зүгээр сур гэдэг ингэчээг байхгүй. Тэгээ миний сонгосон мэрэгжил болохоор ингээд тэрэндээ бас хайртай байдаг баг. Тэгээ ямар ч тач одоо Монголд очиод сургуулаа төгснө. Тэгээд мэрэгчлэрээ ажиллана. Тэгээ тэр үед бол бас арай өөр магадгүй эсвэл би нөгөө нэг би хуульч болсон ч зөвдчтэй тий би юмхээр зөвцөн байх шүү гэж бодох үе ч надад гарч ирэх баг. Тэгээ байх ихтэй яхаа миний хувьд бол яг ингээ өнгөрсөн ингээ дурсах юм бол яг ийм процессын дагуу мэрэгчлээ сонгочихлаа. За тийм энийг ярьж үзсэн. Бүр сэтгэлээр онцлоо яг. Одоо хүмүүс нөгөө юм муухай дурсамжаа ч юм уу эсвэл ингээ сэтгэлд ингээ амар шархлаад үлдсэн дурсамжаа ботхоор ингээ цаанаасаа ингээ тийм юм
сэтгэлээр ундаг штэ тий. Яг тийм. Гэтэ одоо бол өстой нэрээ үзэлцнээ л гэдэг болчиход байна штэ тий. Одоо зүгээр надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол тий. Эсвэл за гүтгдгүүмаа гэхэд өөр ямар нэгэн зүйл тохиолдох юм бол зүгээр тэр үе шиг би тэгээс сулдаараа уйлж би гин хийгээгүй ч гин буруутан болж үлдэхгүй байх байсан. Тэгээд тэр чинь тэгээд тэр үйл явдлаас чи хойш ингээд дотоо настай хүүхдийн сэтгэл зүйд чи амар хүн тийм дарамт гэж байгаа байхгүй юу. Тэгээд энээс болоод би тэнд чи улсын ард бэлтжижсэн тийм хамгийн том тэмцээн байхгүй юу. Тэгээд юун тэмцээнд бэлдэх, юун тэр нөөний шидэлтэй засах сэтгэл зүй, мэтгэл зүй амар хөөрхөн тухайн үедараа ингээд шинэ пүүз аваад заяо ингээд тэр пүүзийг би бүр оюутны 2 дугаар курс хүртэл өмсөжсэн зааланд. Тэгээд тэр пүүзийг аваад аав ээж хоёр тухайн үед ингээд 100 гаруй мянга төгрөгөөр авч өгчээсэн байхгүй юу. Ингээд анхудаа тийм тухайн үед тэр чинь үнэтэй пүүз байсан байхгүй юу. Тэгээд анхудаа тийм үнэтэй пүүз авсан за ингээд тэмцээнд явах гад. Тэгээд ингээд зааланд ороод бэлтгэлээ ихтэй би ингээд пүүз руугаа дахин хараад за пүүз руугаа ингээд дахин хараад амар гоё мэдрэмжтэй тийм гоё сэтгэл зүйтэй би ингээд тэмцээнд бэлтжижсэн хүүхдийг амар алсан байхгүй юу. Ингээд юун тэмцээнд бэлдэх ингээд бэлтгэлдээ юммааргүй санагдаад бүр ингээд эднэр ч гэсэн намаа ингээ хулгайч гэж бодчих үедээ гээд болгоноос ингээ цэрвээд одоо ингээ бодчих үедээ тэгээ бодчих үедээ хойлоо тэр өрөөрөө цуг орё гээд бүр ганцаараа ингээ юм тавьцсан өрөө мөрөөрөө орохгүй тийм амир дарамт тийм хэцүү байдалд ямар тааж намаа ингээ амир оруулж исэн. Тэгээд тэрний дараачаар угаасаа нэг хүн ингээ тийм байдалд ортны дараа ингээ бүр юм болчт юм бэл ингээ бороонд нороод ингээ ичэнд очсон чинь хамаатны ичэнд очиод тэгээд өглөө нь ингээд нэг дотор байрлал гоёх болсон чинь миний оймс нь харсан. Тэгээд тэндээс нэг хуурай оймсыг өмсөө явчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө ихч маань мэдээж ингээд ичэнд байных оймсыг харсан үг л асахгүй. Тэнгүүд л нөгөө нэг би чинь сэтгэл санаанд нь юу ч тохиолдог хүүхэд бол өө анаа би бороо ороод тэгээд таны оймс өмсөө явцсан би ингээд очиод угаагаад өгч үзвэл шинэ оймс аваад гэж хэлж болно те. Тэгэхэд би тэгэж хэлий гэхээр ингээд намайг надад итгэхгүй эсвэл угаасаа л намайг хулгайч гэж ботчих юм шиг санагдаад би хараагүй гэж хэлчихсэн гэдэгтэй. Би мэдэхгүй гээд. Тэгэж хэлсэн нь илүү одоо юу гэх хамарл гэж бодсон юм уу? Тэгэхээр энэ мэдчлэн ингээд амар хэцүү өөрөө ч мэдлгүй сүулдэ бараг нэг юм хулгайн үйлдэлүүд бараг хийгээд байгаа юм ааш. Тийм нэг ингээд санамсаргүй ингээд ингэсэн зүйлүүд ингээд зөв тайлбарлаж чадахгүй болцсон л байсан. Тэгээд тэмцээндээж тэгэл алхтаа оролцож чадаагүй 4-р байрны мултрал уу яалаа. 4 төлөлтэй мултрал уу тэгжсэн санагдчихээн тэгэл. 5 цаг болж байгаа юм байна да. Манай 12 цагт 5 цагт 8 цагт өглөө 8 цагт энэ тэгэл гэртээ яриараа гэдэг юм уу яадаг юм бэ? Өглөө болохоор өглөө усаараа дууссан дараа яриа өгнөлий. Тэгэл тэр 100 ер нь хард харсан зүйч шиг миний 100 яг өнгөрчихсэн. Мэрэгч ганц сайхан зүйл нь одоо хийсэн гавьяаны мэрэгчлээ сонгосон юм уу да? Мэрэгчлээ сонгож чадсан. Тэгээ тэр үед ааваараа бас айгүй их борчихсон. Манай аав бол шууд хизээч миний охин ахгүй. Тэгээ миний охин хизээч хулгай хийхгүй гэдэг дээр бол бат итгэлтэй байсан. Тэр үед итгэлтэй байсан. Тэгээ одоо ч манай аав надад байнга итгэдэг. Тэгээ тэр нь бас их сайхан. Аав чинь их олон үг хэлэхгүй штэ. Намайг наашаа явахад ч гэсэн нэг үг хэлцэхтэй амар тэр чинь амар олон утгатай амар олон үгийг дайц үг байхгүй. Аав нөхөндөө итгэдэг шүү гэж хэлчихсэн. Тэгээ ер нь дандаа тэгж хэлдэг хоолойход ч тэр тэгээ ер нь энэ үгийг хэлдэг. Тэгээ энэ чинь амар утга агуулгатай бүх юмыг багтаацсан ийм үг байхгүй юу. Тэгээ ер нь бол манай итгэдэг. Яг итгэдэг үйлдэлээрээ ч үгээрээ ч илэрхийлдэг тийм үү. Тэгэл тиймэрхүү л гүнхтэй юм шиг тийм зүйл болсон даа. Гэтэ одоо бол тэгээд нэгэнт өнгөрцөн зүйлийг буцааж болохгүй. Борооны дараа цов нөмөрсөн ч ялаа байсан ч ялаа тий. Яг хөө сэтгэл бол байдаг. Намайг нэг тичжүүлээ гэж боддог. Мартчих тий. Угаасаа л би аав юм чи өөртөө өмнө ч бай ингээд мартчих л дээ. Заавал тэр зүйлийг одоо ингээд бодоод яах юм бахин гэхээр нэг яг төлөвшөөгүй насанд минь тий яг хүүхэд байх тэр насанд минь болцсон учраас ингээд амар тэрийг ингээд хэцүүгээр хүлээгээд авсан маань ингээд сэтгэл маань тэр хэцүүгээрээ үлдсэн байдаг. Яваасаа сэтгэл готролд хүнийг тэгж оруулна, автуулна гэдэг чинь амар
зүйл байхгүй. Би амьдралдаа ерөөс нэг 20 удаа амар их сэтгэлээр гутарчихсан. Тэгээ нэг нь яг энэ үе байхгүй. Айгүй их сэтгэл готролтой шүтчихсэн үе. Тэгэл айгүй л их юм болоод тэгэл энээс үүдлээл айгүй л их юм надад ингээл тохиолдол идэг байсан. Манай гэрч боолтоо хайж явснаа, араас залгаснаа юу лээ таринтай болчихоо эдэргээл юу дээ би тэр боолт усны боолтоор яах вэ бурхан минь. Тэгээд нэг ямар ч эрүүл ухаанаар бодоход тэнэг хүн байна уу гэхээс дөндөө боолтондоо тарин уншуулад усны боолт ч усны зүгээр нэг хар дээр нэг чимгэлтэй хар эрзэнд хүн тарин уншуулахгүй л ахгүй юу. Тэгээд энэ мэдчлэн ингээд одоо ингээд яг ингээд тэр үед ингээд хөлсөн хоолойны өнгө айсан хүртэл надад ингээд сонсогддог байхгүй. Яагаад гэхээр амар хүнд үлдсэн ингээд амар бүр тэр үед ингээд би жигшиж тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд үзий ядаж тэгж амар хэцүү надад амар хэцүү тийм зүйлийг үлдээсэн учраас одоо л яг ингээд тэр хэлсэн үг үйлдэл тэрний дараах ингээд болсон бүх процессыг нүдэнд харагдтал би ингээд сандаг. Хүн чинь угаасаа муу юмас ерөөсөн мартдаггүй юм билээ шүү дээ. Тэгээд зүгээр эцэст нь одоо ингээд яриад хамт амар их юм шиг зүгээр дуусгая. Эцэст нь зүгээр нэг хүнийг айхтар гомдоочихгүйхэн шиг тэг хүнд амар их гомдчихгүйхэн шиг л амьдрал тэгэл хүний сэтгэлийн эрүүл мэнд бол хамгийн одоо чухал эрүүл байх юм байна гэж би аяг боддог болсон. Тэгээд хүн өөрөө ч мэдлгүйгээр ингээд хүмүүсийг амар их гомдоож болт юм байна да. Одоо энэ хүмүүс ч юу ч бодоагүй тухай үедээ зүгээр л ингээд санамсаргүй байдлаар хэлсэн. Угаасаа л ингээд бүхэл үздэг хардаг хүн энэ охин ч авчичгээ хэлэхэд хүн болгоно л итгэх нь би ч итгэл байсан те. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр хүн хайртай хүндээ хайртай гараал үлдэх хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэр л хамгийн чухал байсан байх. Тэгээд намайг одоо би тэр бүгднээс л одоо үнцэнгүй байсан юм байлгүй дээ л гэж боддیں۔ Гэхдээ яг хөө зүгээр дээ. Тэгээд хиний нэг гомдох үг хэлэхгүй байгаарэ. Тэгээд тэр үгэнд чинь хүн айгүй их гомддог. Тэрнээс чинь бол эсвэл гомдох үйлдэл явдал бити тохиолдуулаарэ. Тэгээд тэрнээс чинь болоод хүний амьдрал бүр шал ондоогоороо өөрчлөгдөж болно. Тэгээд тэрний нэг жишээ одоо би байхгүй ингээ ирэх зүгээр сурцсан. Тэгээд бүр Японд ирсэн ингээ сууж ийн. Тэгээд хэрвээ би ирэх зүгээр сураагүйс бол бас энд байх ч гэсэн юм эсвэл өөр оронд байх ч гэсэн юм уу те. Мэдхгүй. Тэгээд ингээд яг тухайн үед миний шийдвэр бол яг тэгж гарч ирсэн. Миний шийдвэрт нүдсэн хүчин зүйлсээ тэд нар байсан. Тэр ингэж амар өөрчилж болох нэ. Сайн талаараач тэр муу талаараач тэр ингэж амар өөрчилж болох нь. Тийм учраас ингээд хин нэг битээ гондоо тий. Тэр битээ гондоо тэгээд хүнийг гүтгэн гэдэг чинь юусоо байж болохгүй л явдлахгүй. Би өөрөө тэгж амар гүтгүүлсэн болохоор одоо юусоо хэний ч гүтгэдэггүй штэ. Чи тэгсэн юм шүү дээ ч юм хардах ч юм уу сэрдэх ч юм уу тий. Чи тэгээ эзтэй ч юм уу тий. Чи угаасаа л аав нэз маав нэз гэж юусоо миний амнаас тийм үг гардаггүй. Ягаад гэвэл хаваагүй байх их байхгүй юу? Одоо бүр яг ингэж боддог болоод байгаа шүү дээ. Тэгээд яг нэг зовлон утсан хүн чи амар зовтчих шүү дээ. Тийм учраас нэг тийм амар харьцаад амархан хүн болсон байх гэж өөрийгөө бас боддیں۔ За нэг иймэрхүү түүх ярьлаа. Тэгээд өнөөдөр угаасаа л нэг тийм юм сэтгэл жоохон тавгүй нэг юм жоохон онцгүй байлаа. Тэгээд ингээд миний хайртай дотны, миний хайрладаг хүмүүс надад итгэхгүй байхаар л би бүр ингээд үхтийм байна гэдэг би яг ингээд ойлгосон байхгүй юу. Би бүр ингээд үнэхээр энэ сэтгэлийн шархвал ингээд миний бүр ингээд дотроос ингээд араатан гаргах юм байна гэдэг би яг нэг удаагийн үйл явдал дээр ойлгочихсон. Яасан хэр миний ингээд амар хайрладаг хүн, амар хайртай хүн маань ингээд надад итгэдэггүй. Бүр чи тгээ эзтэй, чи тэгсэн мэстэй гэдэг ингээд дайрааддаг. Тэр үед би бол нэг тийм амар хүнтэй ингээд чанга дугаар хэрэлдэж мэрэлддэг хүн бол бас биш шүү дээ. Миний түүхэнд тэгж хэрүүл хийжсэн түүхч байхгүй баг. Тэгсэн чинь би тэр үед ингээд бүр ингээд асгартал нулимс маань урсаад орилоод исэн чарлаад исэн зэ бүр ингээд хамаг чарлаад би тгэээгүйгээд ингээд чи яагаад надад итгэхгүй ингээд орилоод тэгээд энэ ингээд тэгснийхаа дараа би ингээд өөрийгөө гайхсдаггүй надаас ийм амар зүйл гард юм бах та. Тэгээ би ийм амар зан надад байд юм бах та гэж би тэр үед амар бодож байсан. Тэгэхээр юу гэхээр би ингээд миний хайртай хүмүүс надад итгэхгүй байхад би ингээд бүр үнэхээр үнэн сэтгэлээсээ ингээд аратан болт юм билээ гэдгийг миний доторт нэг тийм амар зүйл байдгийм байна гэдгийг би яг анзаарч ирсэн. За одоо ингээд хамгийн их гомддог зүйл нь яг л тэр яг л энэ зүйл миний үнэхээр их хайрладаг миний би ингээд хамаг сэтгэлээ зориулдаг тэр хүмүүс надад жижигэн зүйл дээр итгэхгүй үйл явдал итгэхгүй үг ч юм уу итгэхгүй нэг тийм зүйл гаргахад төдийдл би
айгүй их гомддог, айгүй их шаналдаг ийм төрлийн одоо болсон. Тэгээд энэ чинь нэгээс нэг юу л ахгүй да. Нэг хүмүүсээр ингээ хайрлаг заавал ингээ хүн надад итгэх ёстой л гэж боддог болцсон байгаа байхгүй ингээ бүр ингээ цаанаасаа ингээ сонирн болцсон. Одоо би яг миний яг онли үднэс ч юм яг яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна л та нэг тийм өөрөө ямар ч мэдээд идэв ямар ч мэдхийн хувьд л мэдээд өөрийгөө аягүй анзаардаг шүү. Би өөртөө амар их ойрхон байхыг хичээдэг, өөрийгөө аягүй их анзаарахыг хичээдэг, өөрийгөө аягүй сонсож би ер нь ийм зантай юм байна, тийм зантай юм байна, ингэдэм байх тэгдэм байх гэж бодохыг хичээдэг. Тийм ч болохоор өнөөдрөөс ер нь ингээд хүн гомдоочихгүй өнөөдрийг болтол би аягүй хичээж байгаа. Хэдийн миний буруу, тэгээ хэдийн миний буруу биш. Би тэр хүнд гомдчоод хахад тэр хүн буцаагаад ингээд намайг ахаад гомдоогоод байсан ч би тэр хүнийг гомдоох үг хэлсэн байх үедээ гэж бодож би араас нь дандаа уучлалт гуйдаг. Дандаа би төрүүлж ямар нэгэн үйл ойлголцол маргааны дараа яаж жаад би төрүүлж нэг алхам хийгээд тэр хүнтэй ингээд буцаад харилцаагаа сэргийх хүсдэг те. Хинтээч ер нь ингээд холбоо тасарсан ч ахаад надтай уулзахгүй явсан ч тэр хүмүүстэй би муухайгаар дуусахыг хүсдэггүй. Гомдооч болох байхгүй хүнийг. Гомдоох юм бол сэтгэл дүүлтэн хязгаарч мартагдахгүй. За. Яа. Толгой өвдсөн боллоо. Тэгээд авахын аваад хайхын хайдаг зарчмын дагав. Тэгээд хаяарай. Тэгээд окей. Хүнийг гомдооч болохгүй шүү. За тэгээд дараагийн блогээр уулзъя. Тэр баяртай. Оо. Subscribe дарахаа мартав. Лайк дарахаа мартав. Чоён доор зүгээс би Instagram хаяг follow хийгээрэй. Өнөөдөр би нэлээд шинэ рeel оруулсан. Хичээж байгаа.